GA Modern Home Decor. Rich Organic Cosmetic. Жаргалын подкаст эпизод 3 хийлгэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаарт бас нэгэн миний хувьдаа бол бахархаж хөндлөж явдаг юм мундаг залуучууд оролцож байгаа. Тэгээд урилгын маань хүлээж авсанд баярлалаа. За энэ 3 залуучууд хэн бэ гэх юм бол амар төвшин E24 гэдэг бидний амьдралыг маш гоё, easy, амархан болгож байгаа аппликейшнийг санаачлагч, үүсгэн байгуулагч гэж яваа шүү дээ. Амраа маань ярьсан байна. Баярлалаа. Баярлалаа. За 2 дугаар зочин маань Намхай. Үнэхээр махны махан бүтээгдэхүүнийг ямар гоё амттай юм бэ? Ямар гоё соёл байдаг юм бэ гэдгийг бас таниулж байгаа. Эрдэнтийн маань юм сайхан бүтээлч залуу байна. Навгадаас баярлалаа, ирсэнд баярлалаа. Баярлалаа. За манай 3 дахь зочин маань Ган Жаргал Ла Тераса гэдэг нэх гоё нэршилтэй тий. Үнэхээр энэ нэршлээс нь харахад ийм эрдэнэтэд ийм гоё соёл тогтсныг илэрхийлж ойлгож болохоор Тераса Баянгийн 5 давхар гэдэг үлээ тий. 7 давхарт. 7 давхар биш тий тэр барилгаж байгаа. Ерөнхийдөө террасын үйлчлэгээ ийм үйлчлэгээ бишээ. Террас дээр ингээд тийм террас лаунж гэсэн үг дээ. Террас лаунж гэсэн үг шүү дээ. Тэг хамгийн гоё миний би ч арх хэрэгэлдүүлдэг. Тэгтээ баг уумар болтол гоё коктейлүүд л харагдаад байдаг. Тэг тэрийг харахаар үнэхээр гоё байдаг. Баярлалаа. Ган Жаргал маань ирсэн байна. Тэгээд 3 үеийн сайхан залуучуудтай гоё эрдэнтийн бизнесийн орчин, бизнес хөгжүүлэх нь ямар байдгийг хүнд болон өөрсдийнх нь туршлагаас нь хуваалцах зорилгоор 3 найз нарынхаа урьсан юм аа. GA Modern Home Decor. Rich Organic Cosmetic. Ганжаагаас асуумаар байна л да. Энэ анх энэ бизнесийн санааг хаанаас олсон бэ? Ер нь яагаад ингэж үйлчлэгээний салбар руу хүч үзэхээ шийдсэн? Аль 7-8 дугаар ангиас л хуучин веб байгаа клубыг хуучин гэр бүлийн хамт аавынхаа хамт магнит гээд ажиллуулж илаа. Тэгээ ер нь 7-8 дугаар ангийн бацаан байхасаа л текин дээр гараад амралт чөлөө цагаараа хотод сурдаг байхдаа амархаараа ирээл ажиллаад ер нь багасаа ер нь энэ тоогонд чанагдсан л да. Тэгээ аавчсаа ч сурсан юм их бий. Тэгээ өөрөө ч гэсэн эндээ сонирхолтой. Тэгээд яг хуучин манай тэр үед ч бас чанга байлаа шүү дээ. Бас зодоонууд юм байт юм уу те. Тийм ихтэй. Тэгээд ерөнхийдөө бага наснаас иймэрхүү юмыг халъя. Яагаад залуучууд гоё соёлтой те. Нэг нэгэндээ хүндэтгэлтэй байж болдгүй. Яад энэ арх согтуурлахундаг хэрэгцээндээ тааруулаад сайхан хоол идээд цэвэр агаарт те нэг нэгэндээ соёлтой үйлчлүүлж байгаа газартаа ч гэсэн соёлтой ингэж үйлчлүүлж болдгүй юм бэ. Ерөнхийдөө энэ тал руу төлхөө ажиллая гэж бодсны үднэс яг террас нэй гэж бас бодож гэсэн. Ерөнхийдөө юуны өмнө ковидын өмнө бас анууч ингээ хятад ресторан нэгээд. Тийм тэгээд ялч байнгын үйлчлүүлэгч нь байлаа уулна. Тайлдсан шүү дээ. Юм зөндөө орж ирдэг шүү дээ. Тэгсэн ялчгүй цар тахал гэдэг юм бол бас давдшгүй хүчин зүйл юм билээ. Ирвэхтэй л бас босгоод тэсэж үлдэх гэж хичээсэн ч ялчгүй хүн тэг хүч мөхсдгөл юм билээ. Ялангуяа энэ бизнес ч өөрөө яг нэг юм үйлчлэгийн хүнээс шалтгаалсан. Тийм хүнээс шалтгаалсан үйлчлэгчээс шалтгаалсан салбар болохоор болдгүй юм билээ. Тэгээ болохгүй юм болохоор болсон. Нэг удаа уналтанд орж үзсэн. Тэгтээ залуу хүний ирч хүчээр дахиж үзнэ гэсэн итгэл зориг бол дүүрэн байсан. Яг энэ хугацаанд гэр бүлийн дэмжлэг те ихнэр хүүхдийн дэмжлэг, ах эгчийн дэмжлэг бол зөндөөлөөсөн. Споруулынхын буяндаас өмсөх зүөх хоолтой унтайгаа явж ирсний хүчинд энэ одооны газрыг нэгээд бас 1 жил гарангийн нүүр үтчлээ. Гол санаагаа хаанаас олсон гэхээр өөргөө техниктэйгээ зуны орой
Айгүй бөхчмөр байсан. Бид хоёр кино үзчихэд гараад нэг газар сууя гэсэн нилээдэн газараар орсон л доо. Тэгсэн ер нь л бөхчм те нэг 4 анны дунд айгүй хэцүү байсан. Тэгэнгүүт л яагаад манай Эрдэнэт гоё террас бийж болдгоо юм бэ те. Гоё задгаа орчинтой агаар амьсгалаад тэгээд тэнд одоо дуртай хоолоо идээд сайхан коктейл ид юм уу. Ер нь өөртөө таарсан согтуурлуундаа нэг хэрэглээгээр үйлчлүүлээд тийм орчин байхгүй юм байна да. Дутагдaltaй юм байна да гэж бодоод хоёулаа ярилцчихсэн чинь Баянгийн 6 дахь ресторан ажиллуулж байхдаа яг дээдлэлт нь террас байдгийг тухайд олж харж ирсэн. За. Энд ер нь бас юм хийвэл гоё юм байна да гэж бодчиход. Тэгээд Террас гэдэг зүгээр одоо хар яриагаар шаардлагатай одоо дээвэр байсан юм уу? Тийм, LED нэгдсэн байсан юм уу? ер нь бол зүгээр хар заасараа л байсан. Чердак гэсэн үг шүү Тийм, дээ. чердак ерөөсөө л ингээл За, за, тэр том талбай чинь тэр чигээрээ зүгээр л чердак хар заасараа тэгээд хажууд л ингээд одоо шил хийцэн байгаа тэр мэр чинь зүгээр ингээд төмөр торон байсан байхгүй. Тэгэл тэр шээ ерөөсөө зориглол орыг шийдэл орсон доо ер нь. Зум бол аюу гоё юм. Ялангуяа мэдрэмж нь хардаа нөө болцоход их гоё юм шиг байна. Нэг хальт нэг салхилаа тэгэл намуухан гоё дуун дээр ингээд яхад бас болцоход хүмүүс их болцоогоо тэнд товолдог байх гэж би бол анзаарсан шүү дээ. Тийм ер нь одоо дээшээ тааз байхгүй шүү дээ. Тийм. Дээшээ нөгөө нэг тэнгэрээс дэш 3 м гэдэг шиг дээшээ шууд сайхан од харагдаж байгаа. Тэр бас гоё яхаа. Тийм тэгээ ерөөсөө задгаа орчин гэдэг чинь өөр хүний сэтгэлийг гоё нээж өгдөг те. Тэгээ ингээд уур бухимдал юу гэдгийг тэр бүгднийг нь одоо салхитай агаартай зүг ингээд аваа гоё явцдаг. Тийм болохоор хүний одоо ялангуяа ингээд сайхан хоол идээд ууж хахад тэр үрчлээ ерөөсөө одоо хүнд тийм бухимдал нь ерөнхийдөө тухайн агаартай замхраа одчт юм шиг байна. Чиний нэг хэлсэн юм чинь надад маш гоё юм үнэлэмжийг төрүүлж идэв л та. Тухайд үнэхээр хүнд өстэй. Одоо орой болгон одоо хоорондоо нэг жоохон шүргэл зайл одоо хөвлөн ч одоо юу гэж сул байж. Зодтолтой бол маргааш нь шүдээ зөм цохиулц гайл зүг ир болсоод муу цаал эзгээл тий. Тэгээд тэндээс бас их гоё юм өнцгийг олж харсан биш. Соёл жуулын соёлтой хэрэглээтэй болъё гэдэг юм. Тэгээ одоо бол бас чарцсангуу гайгүй болцсон баха. Ер нь бол би тэгж л анзаарсан. Намхагийн хувьд өөрийгөө танилцуулаад тэгээд за би ичнэж явах бай зүгээр би бол мэдхий хоёлаа нэг цэгт ажиллаж байсан, автовэрийн цэгт ажиллаж байсан. Ажлаасаа гарах болсон шалтгаан юу юм? Тэгээд энд гинт одоо махны одоо тий бас нэг соёл баггүй. Энэ салбар руу яагаад орох болсон юм? Гогт ажилд ороод нөгөө тодорхой хэмжээгээр ямар нэгэн байдлаар зах зээлээс нэмэлт орлого олох сэтлэр утлаг хийж эхлэе. Тэгээд Ажиллаж явах хоорондоо ажиллаж явах хэвчээ би ч ерөөд бол 2020 оноос эхлээд утлаг хийж эхэлсэн. Цагаан сараар иргэн тойрны хүрээллийн хүмүүс маань ингээд бүгд утуулдаг. Бас тэрний технологи зуух муухайг бол өөрөө яг нөгөө YouTube янз бүрийн нөгөө хоббигоороо судлаад байдаг гэсэн байна. Тэгээ найзтайгаа яг хоёулаа нийлээд угал сутлаг гэдэг брендийг үүсгэе гэж би өөрөө дотроо бодоод угал сутлаг гэдэг нэрийг өгөөд яг энэ соёл руу орсон. Гэхдээ нөгөө бодит үр дүн үзэх цаг хугацааны явцад тэгэхээр нөгөө 4 жил хэртээ ингээд хийсэн байсан ч гэсэнтэй нийгэм танигдаагүй тодорхой хэмжээний өөр ингэсэн хүрээлэл дунд л яг тэр утлагыг хийгээ яваад идэгсэн. Тэгж явж байгаад Гогт нэг 6 жил гараа ажилласан байсан. Тэгээд нөгөө бас нэг тодорхой хэмжээнд хандлт хэрэглээ нэмэгдээл ажлын хажуугаар нөгөө томоохон хэмжээний захиалга ч юм уу авч орж ирэхлээр нөгөө ямар нэгэн байдлаар чөлөөч авах гэдэг юм уу эсвэл нэг даргаасаа ингээд нэтрээ гэдэг нэг хамаарл үүсэж ирсэн. Тэнгүүтээ ерөөсөө за би ер нь зорилгынхоо төлөө хөдөлмөрлөе. Аливаа зүйл риск байж л байдаг. Тэрийг даван туулах нь би өөрөө гэдэг. Яг тэр зорилгоор ерөөсөө шууд ажилласаа гараад угал сутлаг гэдэг брэндээ угал сутлаг гэдэг пэйжээ нээгээл бичлэгнүүдээ зүгээр шууд өөрөө хийгээл хийсэн одоо бүтээгдэхүүнүүдээ ингээд оруулцдаг рил. Тэгсэн тэрний нөгөө хандлтууд нь амар хандлт авцсан байхгүй нөө санаанд ороогүй тохиолдлоор хэдэн зуун мянга саягаар үзэлт гэлээ. Тэрэн дээрээс өөрөө амар багталтай миний хийж байгаа юм бас хүмүүст айгүй зүг танигдчих юм байна. Тэгээд дээрээс нөгөө эцсийн зорилго нь бас дахиад зорилгоо томруулж харж байгаа шүү дээ. Тэр зорилго нь яаж харагдсан бэ гэхэлэр манай Монголын малын одоо мал аж ахуйн салбар болохоор эрүүл ахуйн боловсруулалт муу гэдэг дүнтэйгээр одоо хятад руу ч юм уу
Ийшээ тийш явахад нэлээд асуудалтай юм бэл. Тэнгүүт нь тэрийг яаж гаргах болох вэ гингүүд Монголын уламжлалт дараагаар боловсруулад утлаганд оруулаад маш гоё амт шааралт бүгдийг ингээд хэвшүүлээд гадагш нь гаргаж болох юм байна гэдэг нэг үнцг бол харж байгаа. Тэнгүүтээ ерөөхдөө зорилгоо яагаад би зөвхөн Монголд харах хэрэгтэй гэж. Дэлхийн хэмжээнд харъя л да. Өнөөдөр боломжгүй зүйл гэж байхгүй нь залуучууд бүгдээрээ гоё одоо хийж байгаа бүтээж байгаа юмнууд нь контент юу ч хийсэн хамаагүй дэлхийн хүртээмжтэй болж чадаад байгаа байхгүй. Тэртээ дөрвөө яг глобалчсан систем дээр бид нар яаж ажиллах вэ гэдгийг яг махны соёлоор би өөрөө чадамжийн хүрээнд зоригтойгоор хөдөлмөрлөгээл зоригтлог тавиал ажилласан. Тэгэхээр нөгөө залуучууд маань ч гэсэндээ одоо магадгүй Эрдэнэ хотод ингээд уул уурхай түшгэлцсэн байгаа хүмүүс одоо Эрдэнэ төлөвлөлтөд оронгуут л зүгээр бүх юм дууссан тэгээ болцсон одоо би ингээд урд ажиллаа хийж ивэл яг миний амьдрал болно гэсэн нэг тийм богцлогдсон тийм сэтгэл зүй байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь нөгөө нэг Гонкос яг би одоо ажиллаж явах явцтай болохоор нэмэлт орлогыг хөдөлмөрөөрөө олно гэдгийг үс ойлгохгүй. Хям дараагаар олохтлоо буюу мөрөөдөө тоглоом маш их тоглосон. Захин мөрөөдөө тоглоом. Тэгэхээр яг нэг ковид үед одоо манай монголчуудыг яг покер тоглож байгаа хүмүүсийг ташаар нь хядсан бол яг ковид гэр гэрт нь вакуумлаад яачдаг. Залуучууд орлогогүй болдог. Яах вэ? Тэнгүүт нэг хям дараагаар хідэж чинээ нөгөө мөнгө олох сэтэл. Тэр нь юу вэ гэхээр одоо беттэй байх те покер тоглох. Эн чинь нөгөө нэг гяс олох л хүний нөгөө сэтгэл зүг төрүүлчих жоох. Тэрнээс болоод маш их алдаа гарсан. Одоо бид нар одоо анзаарчлын хууль батлал гэдэг. Тэр хууль мөлөөг нь маш хурдан баталж тун зүгээр бат. Би нэг юм асуух гэдэг. Гокос гарахад ер нь хэр зориг гарсан ч юм. Ер нь бол зүгээр Гокос ингээ гарахад өөрөө хүмүүс чинь юу яриад байгаа ингээл тэгжсэн үү? Тэгжсэн л. Намаагүй би бүгд мэдчихлээсэн. Чи асар хэмжээний үр байгаа штий. Ч одоо баг ингээд над руу бүгд ингээд нэг тийм хизээж идэгшгүй өвчин тусцсан юм шиг харж ирсэн. Яг тухайд бол. Тэгтэн би зүгээр нэг л хариултсан. Миний амьдрал яг одоо эхэлж байна. Тэгээ эсрэгээр нөгөө надад баяр хүргэсэн манай хоёр дүү идэх. Би доороо хоёр охин. Тэгэхэд миний хоёр охин дүү наад гэсэн. Ага баяр хүргэе. Та өргөж хэлүүлж чадлаа. Тэгээд нөгөө ард гэр бүл байхад найз минь надад итгэж байхад ээж минь надад гээд байх шүү дээ. Яг тэр зарчмаар зөрөгтэй байсан. Үр дүн гарсан. Чадсан. Гэхдээ тэр хооронд төвчээртэй өвггүй байдал идэх ч угаасаа өөрийн хандлагын асуудал юм чинь. Тэр утгаараа л хөдөлмөрлөл явж байна. J Modern Home Decor. Rich Organic Cosmetic. Замраагаас бас асууя. Энэ одоо би үнэхээр танаа байнга хэрэглэж байгаа. Үнэхээр надад өөрөөсөө миний амьдралд үнэхээр нөлөө үзүүлж байгаа. Энэ санааг юу н хаанаас олсон бэ? Хэрэгжүүлэх гэж бас технологийн одоо энэ салбар чинь бас л одоо тийм амархан салбар биш шүү дээ. Тийм учраас энэ санааг юу н хизэнээс анх бодож олоод хэрэгжүүлж эхэлсэн бай. Яг одоо энэ хүргэлтийн хэсэг тийм ээ. 24-ийн талаар. Энэ ингэсэн маань хэдэн жил өмнө би нэг хичтэй танилцсан байхгүй. Тэр их ч Англид ингээд тоогоочоор ажилладаг байсан. Тэгээд тэнд ингээд хэдэн мянган тоогоочтой сүлжээ рестораны ахлах тоогооч хийдэг байсан. Монгол ихч байхгүй. Тэгээд тэр Англид тэгж ажилладаг байжгаад Монголд бизнесээ хийгээд тэгээд Эрдэнэтэд ирээд энэ 6 дугаар мэгэрт ресторан хийсэн. Тэгээд тэр ихч бол хоол моол нь бол үнэхээр тасархаа одоо яг тэр нэг Английн сүлжээ рестораны маягийн тийм бол. Тэгээд ихч ирсэн чинь ихчийг нөгөө Эрдэнэтэд таних хүн байхгүй. Өөрийнх нь нөгөө ямар нэгэн брендинг юу байхгүй. Тэгээ ихч зөвхөн хоол хийж л чаддаг болохоос бусад ингээ асуудлуудаа зохицуулж чадахгүй тийм байдалд. Тэгээд ихч одоо хэдэн сарын дараа дампуурсан байхгүй. Тэгээд тэр хугацаанд ингээд ороод ингээ ярьж хахад ингээд хүргэлттэй болвол за хүргэлттэй болно нэг машин авах юм байна. За нэг хүн залинжуулах юм байна. Тэгээд нэг хүргэлтийн дуудлага авдаг нэг утастай байх юм байна. Тэн дээр оператор байх юм байна гэж маш их зардлууд ингээд болж ирэл. Тэгээд тэрийгэ хийцэн ч гэсэн бүтээгдэхүүнүүдийг ойлгоод ингээд явна гэдэг чинь хэдэн сарын ажил болж байгаа. Тэгээ ихч ингэж байж байгаа л одоо за би дампуурлаа би одоо боллоо гэдэг нэг хот руу явсан баг. Тэгээ би яг тэр үед нь яг бодож исэн. Тэр бизнесийг эхлүүлээд тэр ихч бол юу алдсан бэ гэхэлэр тэр ихч бол магадгүй нэг 40-50 сая төгрөгөөр шатаад явсан тийм. Тэгэнгүүт нөгөө талдаа эрдэнтчүүд юу алдсан бэ гэдэг талаар нь бодохоор бид нар Англи улсад очоод тэр өндөр зэрэглэлийн ресторанаас худалдаж аваад идэх байсан хоолыг дэрэгдээсээ идэх байсан боломжоо бид нар алдсан баг. Аль тал нь энэ бизнесийг ойлголцоогүй учраас ингэ. Тэгээ энэ хоёрыг ингээ ойлголцуулж чадах зүйл юу юм бэ гэхээр өнөөдөр ресторанаа нээсэн хүн шууд маргааш л
хүсснээрээ хүргэлтээгээр шууд хэрэглэгч рүү очиж чадах тэр боломж нь ерөөсөө энэ юм байна гэж би бодоод тэгээ энийг одоо энэ хүргэлтийн системийг яг хоолн дээр хүнсэн дээр тулгуурлаж ирнэ эхэлж ирсэн. Тэгээ тэр үеэс л надаа энэ санаа хэрэгжээд эхэлсэн гэх юм уу? И24 яг хэрэглээнд нэвтрээд хэдэн жил болж байна одоо? Яг Эрдэнэт 24 болоод 4 жил болж байна. Тэр энэ одоо тэр бас одоо хайр байна л да. Тэр мундаг хүнийг явчраад бид нэр танихгүй ингээд бизнесийн дампуурлаад явуулсан гэх яг чиний хэлдгээр бас амар хайрын санагч байна л. Одоо дараагийн бизнесийг эрхлэх гэж байгаа одоо хоолны салбарт орж ирж байгаа хүмүүст бол чинээс их хүйж одоо үндэслэж бүтээсэн сайт амар одоо хөгжүүлж шít те одоо хідэ алхмаар өөрчлүүлж байгаа юм би те. Тэр нь бас сайхан буянтай л ажил биш те давхар те. Сая надад нэг 12 хоногийн өмнө нэг залуу би тэр залууг танихгүй байсан л та. Тэгээд надтай уулзаа ярьж ирсэн. Тэгээд тэр залуу болохоор их нэртэйгээ цуг хоолны газар нээгээд тэгээд хоолны газарт нь хинч орж ирэхгүй одоо ингээ хоёлаа дампуурлаа гэд. Мэдээж ингээ бизнес гэдэг чинь тэнд ингээ хүн бүх сэтгэл зүрхээ зориулсан ингээд нэг юм үр хөвчгөө хайрлцсан зүйл нэг шүү дээ. Тэгээд тэр нь ингээд дампуураад бүр ингээ амар хэцүү байдалд ороод тэгээд танаад оронгуудаа миний бизнес айгүй уртан сэргээд одоо дүүнэр нь ингээд шал өөр зүйл рүү зорж гин. Тэгээд би танд айгүй их баярлдаг шүү гэж надад миний дотор шөө өгсөөл явчихж байгаа. Ямар газар юм? Одоо энэ пүр фуд гэдэг. Юу ч за ямар ч лээс ингээд бизнесүүдийг давхар ингээд хөгжүүлээд буян болоод явж байна. Ажилд нь амжилтсыг баярлалаа. Тэгээд за эргүүлээд амраагаас шууд асуугаа явчихъя. Одоо ер нь нэг жилийн одоо танаа сайтын ч юм уу компани ордлого нууц биш бол ер нь хэдээр хэрэглэж байна. Бид нар чинь нөгөө нэг маш олон жил хасахтай явцсан. Ерөөсөө ойлгуулж байна. Сүүлийн 1 жилээс л одоо сүүлийн 1 жилээс сүүлийн нэг 4-5 сараас л эхэлсэн нэмэх рүүгээ орж эхэлж байгаа шүү дээ. Ямар ч л бас тата мэд байна. 5 сар ингээд сүүлийн 5 сар нэмэх рүүгээ орж ийн гэхэрч. Намхаа юугаа сүүлийн жилийн орлогоо хэлэх юм уу? Би шударгалд бол одоохондоо нэмэх хийгээгүй. Сая цагаан сараар л үнэхээр хандлт өндөр байлаа. Цагаан сараар өмнө нь яг та нэг тодорхой хэмжээнд нэг хүрээллийн 60 70 ч юм 50 60 өвчөө ингээд утаа боловсруулаад тэгээ мэдээж хамаатан садангуудаа хийж гисэн бас ах トゥ ментер гэл байж шүү дээ. Үнгүй их юм их вэ шүү дээ. Анхны бас бизнесийн яг одоо нэг гокос гарах тэр зорилго нэг яг энийг юу хийхээ ямар бүтээгдэхүүнээр одоо арга барилаар ингээд чиглэж явах уу гэсэн надад нэг барил байхгүй л байлаа л та. Утлаг хийгээлээдэг. Яг өөрийн нэрийн бүтээгдэхүүн яг юу байх хэвээр. Нийгэмд яг ямар салбар байх хэвээр гэдгийг мэдэхгүй. Хамгийн анхны гарааны бизнес ч манай Ганжаа өтөрийн бас эхлэн шүү дээ. Тийм шүү дээ тий. Тэрасан дээр гуй анх хутаж очиод оройдоо гаргая гэж булаа л тий. За Ганжаагийн үед хэдийн орлого байна. Одоо ч яг сезон дөнгөж одоо жинхэнэ тий одоо гэж байгаа зү. энэ жилэл ер нь үр өгөж харах гэдэг шүү дээ. Ер нь бол дандаа л хөрөнгө оруулалтын л ажлууд хийсэн. Дандаа зээл тавиал тэгэл өстө урд тормогоор хойд тормогоо нөхөл аль болох өөрөө хийж болох чадах юм байвал ер нь том террас эдэр ер нь хідэн дүүнэртэйгээ нийлээл бар хийсэн дээ өөрөө. Хөө ич согтуу байсан ч соёлтой үйлчлэхгүй болохгүй байлаа. Бас нөлөөс гараад явцсан аа. Баярлалаа. нөлөөс гараад санд явах гэж тэгээд хөө Шангрилад л ийм гоё нойл харчлаа марчлаа гэд. Хөөх юм тий. Гоё шүү дээ. Тэгэл ер нь яг хөө балансаа барай явж байгаа. Одоо энэ зундаа хөрөнгө оруулалтуудаа нөхцүүлдгээ сайхан нэмэх рүү оруулах явчихна даа л гэж бодож байна. Тэрэн дээр одоо Ганжаагийн үед юу одоо дотроо ингээд хүн энийг л ер нь нэг ойлгож явсан гэсэн нэг юм тээш байна уу? Чамаг бол одоо айн сайхан террас ажиллуулчлаа. Ингээд нэг террас нээсэн. Ингээд нэг хүмүүсийн мөнгөний хэл нэг юм одоо баар хэрэлцтэй мөнгөний хүлдэх газар л гэж ойлгож байгаа шүү дээ. Тэр юу вэ? Энэ байлгүй яах вэ? Хүмүүс бол ер нь зүгээр нэмж хуваач хасаал орлогын тооцчихдээ шүү дээ. Ерөөсөө нэг цаана яаж зовж гин яаж хаашаа хитэн төгрөг одоо ингээл одоо амнаад эндээш гэл те. Одоо ингээл ажилтны цайлан төрөөс засар үйлчлэхийг л маш их юм орж байгаа. Татвар өндөр байна.
Татварт бол одоо жилдээс л ав эдэн төгрөг өгч байгаа шүү дээ. Ав эдэн төгрөг олсон юм уу гээл тэнгүүл тийшээ их их мөнгө аваачаал өгчөж байгаа юм л да. Хүмүүс захирал гэж харддаг л яг л өөрийгөө л өстой нэг силэсэр мужаал гэж харддаг шүү дээ. Тэгээд яг вэ одоо залуун гомдлон ч гэж байх уу өөрийн л эхлүүлж байгаа өөрийн л бүтээж байгаа зүйл болохоор ямар ч сон гомдолдгүй аль болох урагшаагаал харж болгонд бүтээн зорьсондоо хүрэн л гэж хичээж явд юм да. Намхаагийн хувьд ямар байна? Би ч одоо тэгээд юу гэдэг нь их уналтаас Харахад л нэг сайхан идээд байгаа хүн. тий сайхан идэл брендинг хийгээл яваад Цаана ямар одоо ер нь хүмүүсийн мэдэхгүй, ойлгохгүй асуудал байна. яг нь ер нь зүгээр би бол ингэж боддог. Хүн эр хүн төрсөн маа тийм нэг нэлээд сайхан том хүн алдаад үзчихвэл бас амьдралыг даван туулах тэр чадвар сэтгэлийн хат гэдэг юм. Суучих юм уу шаарддаг. Ер нь хүн нөө зорилгынхоо төлөө хөдөлмөрлж байгаа төл яаж иж байгаа л болгодог шүү дээ. Тэр юмнууд нь харагдахгүй те. тийм. Тэгэхээр цаана байгаа нэг зорилго л харагдав. Тийм тэр л харагдаж. Дундах тэр гүүр байна уу, ус байна уу, шороо байна уу юу ч надад харагдахгүй. Тэртээ тэгвэл хүн болгон төр ширтэй бас Монголын нийгэм. Би яг нэг ярихын өмнө яг ингээ өөрсдөө явсан багхийн ямиг ярьж байгаа нь илүү ойлгомжтой. Бид нар чи бүр 9 оноос эхлээд анх нөгөө юу яаж эхлээд тэгээ анх бид нар чи нөгөө юуны электрон самбар, онооны самбар эдэр хийдэг байсан байхгүй тий. Эрдэнтийн анхны спорт одоо нөгөө спорт юуны онооны самбарыг маах бид нар хийжсэн шүү дээ. Хэдэн оюут бацаанд. Тэгээд тэр үед нөгөө нэг онооны самбар юу эдэр хийдэг тийм бизнес олгоо хийж исэн чи нөгөө гаднаас нөгөөдөл айгу хямдхан орж ирээд бидрийг буцсагч байгаа байхгүй. Тэгээд дараа нь бид нар чи нөгөө юу яагаад би нэг электроникийн дэлгүүр нээх гэдэг нөгөө нэг юм чип мэп одоо бүх юм ингээд зардаг одоо эсэргүүцэл гэл тийм нэг зардаг дэлгүүр Сэлбэг гэсэн үг шүү дээ. Тэгээ манай ээж тэр үед чинь гокт ажилладаг байсан. Ээжигээ 10 сая төгрөгийн зээл хийлгээд цалингийн зээл хийлгээд тэгээ эхлээл хэдэн онд тэр нь? Тэр чинь 10 онц. Тэгээд 10 оны 10 сая чинь бас амар хүн гоохоо. Тэгээ манай ээж цалингийн зээлээ төлж дуусахад 2 жил гарын дутуу байхад би дампуурсан гэдгийг ойлгож байгаа байхгүй. Тэгэл одоо нэр ээжтэй айгу баярлдаг шүү. Тэгээ ингээ маш олон ингээ уналтан дунд яваал одоо энэ Эрдэнэ тойрон дөрвч гэсэндээ ингээд яг ингээ тоочих юм бол бүр амар их уналт. Тэгээд ингээ хийгээд ангууд миний нэг ойлгосон юм болохоор хүн зүгээр юу яадаг юм бэ? Зарим хүмүүс нь шүү дээ одоо нэг ийм хэмжээний асуудлыг амар том гэж хүлээж авдаг болвол хүн унаалах тусан бүр одоо хүний нөгөө нэг асуудлыг том жижиг гэж хүлээж авдаг процесс нь өөр болчихдээ. Наацс тэр бүр онцлмоор юу шүү. Тэгээд яг бизнес хийх гэж үзэж байгаа хүмүүс бол ерөөсөө л асуудлуудыг аль болох жижигээр харж тэр жижигээр харахын тулд одоо миний ойлгосон зүйлд бол маш олон удаа шархалж үзэх хэрэгтэй юм шиг байлээ. Тэгээ уналтын мэдрэмж, юуны мэдрэмж зарим хүмүүс сая төгрөгийн өртөө байгаагаа би дийлдэхгүй өрөнд орчлоо гэл ингээл явж байхад зарим хүмүүс 100 сая өртөө мөртлөө би наадах чинь зүгээр л дарна шүү дээ. Юу ядгийг гэж явж байгаа сэтгэл зүйтэй юм байдаг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө бизнес бол би миний одоо энэ бүхнээс эцэст нь ойлгож авсан зүйл бол ерөөсөө л сэтгэл зүй юм байна гэж ойлгож авсан. Сэтгэл зүгээрээ л хүн унахгүй байх юм бол тэгэл тэр чигтэй бол. Тэгээ энэ бүх хугацаанд ингээ намайг хөдөлгөөл одоо энэ Эрдэнэ төвлөрт хүртэл ингээл ажиллаж байхад ингээд дотроос нэг юм хор шар хатгаад байгаа юм чинь ингээд маш олон алдцсан. Тэгээд би тэрэндээ бууж өгөөд ингээд яваад байгаа гэсэн мэдрэмж. Тэгэл тэр мэдрэмжүүд эдгээр нийлээл одоо ч тийм амар сайжирчаагүй л байна л та. Тэгтээ тийм л бодолтой байна. GA Modern Home Decor. Rich Organic Cosmetic. Тэгэд одоо яг энэ бодит жишээний араас хэлмээр шүү санагдчихлаа л да зөрөгтэй. Одоо нэг гок руу орчмоор байна. Тэгчмээр байна. Жолооч орч хамаагүй засварчнаар ормоор байна ингээд. Тэр залууч дүүнэртэй хэлэхэд одоо яг энэ жишээ шүү. Өөрөө чи ямар нэгэн одоо чадвартай байгаа шүү хүн болгонд те. Тэр чадвараа нээгээл тэрний хараас тууштай явчих юм бол тэгэл хизээ нэгэн цагт одоо энэ ах нар ч ингээд бүгд ингээд айгүй сонин ингээ яг
энэ жил ингээд нэмэх рүүгээ орсон хүмүүс болж таарчж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ олон жилийн түүхийг ингээд харахаар ингээд 12 оноос 9 оноос гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ олон жилийн дараагаас одоо ингээд нэмэх рүүгээ аз жаргал руугаа орох гэж явж байна. Тэгэхээр энэ хугацаанд шантрах хэрэггүйгээр яг өөрийнхөө хүссэн юм олгол бариад авчвал тэрний хараас л явчих хэрэгтэй. Би одоо яг ингэж боддог байхгүй. Нэг чулуу байлаа гэж бодоход одоо үнэхээр гоё харанхууд паспортдаг чулуу байлаа гэж боддог. Гэрэлтээд бол тэр энгийн л нэг чулуу шүү дээ, тийм. Тэгэхээр гэрэлтээд айгүй гоё харагддаг мөртлөө харанхууд очихоор тэр бол зөвхөн харанхуул одоо бус чулуутай л адилхан шүү дээ. Хүү яг тэгэхээр хаана би гэрэлтэж чадах вэ гэдгээ өөрөөсөө бодох чи сонголтоо экстент шиг байл. Тэрнээс бүх хүмүүс тэнд л очичвол болно гэдэг хахад тэр яг эцсийн зорилго мөн үү биш үү гэдэг зүйл бодох ёстой юм шиг л надад санагдсан. Хариуцлага үүр сураагүй те. Одоо өөртөө ингээд хувийн зохион байгуулалтаа байж сураагүй байжгаад бизнес эхлэе бол бас магадгүй том алдагч бас. Нягууртай ер нь. Ер нь жижиг алдаж үдчихэж дараа нь том уналтандаас өөрийгөө хамгаалах эсэргүүцэлтэй болох хэрэгтэй. Тэгээ ер нь бол одоо тэгдэж штэ. Их сургууль төгсөөд ер нь 1 жил ажиллаад үдчихээ. Эсвэл 10 жилээ төгсөөд те 1 жил ажиллаа үдчихээ. Ажил гэж юу гэдэг юм ямар мэрэгжил сонгуульд хэрэгтэй. Тэгээд яг өөрийнхөө юу чаддаг олсон хүмүүс их сургуульд яваад бас төгснөхийн дараа амжилттай болсон түүх зөндөө идэм бил. Тийм. Наач юм байна. Би бас яг наад тал дээр бас нэг үнцгсэн хэлээ. Би гогт 6 жил гарan 7 жил шахуу ажиллаа л да. Нэг автоөрын зэхт автобусны жолооч. Манай автобусны жолооч нар ч угаасаа хамгийн эрт сэрдэг. Тийм шүү дээ. Тийм. Хамгийн орой буудаг. Тэгэд өглөө болгоо ингээд нөө 5 бусдаг өдөр. Тэгэд тэр дадлыг би 6 жил гарангийн хооронд яг сурсан. Яг нэг хүн бүрөөр дотоод зохион байгуулалт хийдэг гэдэг шиг мэдээж одоо юу гэдэг найз нөхөд ирэхэд ингээд шоудаг юм тийм асуудал байдаг тийм. Тэгвэл шөнө би 2 цагт ингээд унтлаа хэд би өглөө 5 цагт ямар нэг асуудалгүйгээр босох ёстой. Яг тэр дадлаа одоо надад яадаг вэ гэхэлэр би одоо хувийн хөгжил рүү шилжсэн ингээд байлаа гэхэд би магадгүй яадын хөдөө яваад нэг шөнө 3-4 цагт ч юм уу ирлээ ядраатай. Тэгэхэд өглөө би 7 цаг захиалгатай байлаа гэхэд би 3 цагийн дотор унтчихвал босоо заавал босдог. Тэр бол маш зөв дадал. Нөгөө өөрийнхөө реформ тийм ингээд байх ёстой балансаа мэддэг болцсон. Тэгээд дээрэс нэг ганжаг яриадсан дэр хариуцлагын асуудал гэдэг чинь өөртөө суудсан байна. Тийм шүү дээ. Тэгэхээр яг алдах дадал чинь яг тэрнтэй бас уялдаатай болцсон болохоор би хүн болох тэр цикл яг надад бол бүрдсэн гэж боддог. Гокхос бол ер нь гарсандаа гэхээсээ илүүтэй юм сурсандаа тэрэнд бол үнэхээр талархав. Хүний шунал дээр тулгуурлаж хийдэг одоо энэ програмчлсан асуудал байна л гэж ер нь дүгнэсэн. Тэгээд ер нь олсонж бай энийг ер нь болигээ шууд устгасан байхгүй. Эхний дуудаа тоглоал нэг өөрхөн 50,000 хийснэ 500, 700 мянга болгож болгоод. Эхний удаа тэр чинь айгүй урамтай. Хүү гэлстэй бүр хүн чинь ингээл явчихдаг. Тэгээд ерөнхийдөө яг энэ яг хүний шунал дээр тулгуурласан програмчлагдсан асуудал байна гэд тэгээд ерөөсөө шууд устгасан байхгүй. 16 хоногийн дотор баг 300 зэт. Ямар сандаа зүгээр өөрөөгөө ингээ бүр ингээ вакуумлцсан. За болохгүй л би нэг алдаад өгнө. Юус тийм болцсон. Зүгээр л донтолт нь ямар ч юм өнгөө. Юу ч өнгөө. Чиний хувьд ээж, аав, гэр бүл, найз нөхөд юу ч өнгөө. Гэтэ надад манай нэг дүү дэгжсэн байхгүй. Хаа амин орлоо штэ. Шууд уу. Тийм. Өрөө авч өгдөг бол гэж хэлсэн байхгүй. Тэгэл ерөөсө тэрийг бодонгуудаа за би ер нь чад илээч гэсэндээ ер нь миний яс амархгүй юм тий. Би зүгээр хөдөлмөрлж эхлэе. Болий. Тэгэл зүгээр яг зорилгын хөдлөө хөдөлмөрлөл юу ч хамаагүй ингээл утаалсан. Зүгээр ингээл утаалсан. Тэгж явж итэл чинь нөгөө хүний зөв хандлага угаасаа цаанаас нь бэлэг үрээд байна. Шагнаж. Тэгэхэд маа нэг ахгүй хотод Монголын министр байхгүй бас юм юм. Биш дүү утлаг хийгээд их гой цээж мах. Одоо бизнесийн чинь жинхэнэ цээж махаар л амьдэр штэ. Чиний гой утаа явуулаач гэдэг. Тэнгүүт нөгөө бизнесийн цээж мах нь айгүй гой утаад нөгөө яарлаг марлага ингээд тавиад стори хийдэг хөөх. Сториг дотор явуулчлаа. Тэгсэн нэлээд тодорхой хэмжээ байсан чинь манай Эрдэнэт өөрөө бас яг нөгөө бизнес спортын чиглэлийн залуучууд маш их өгдөг. Бас гой тамирчид. Нөгөө тий чинь харангуудаа хүү наатаж хүн аль хийж үзье. Яг байхгүй штэ. Гэлцүүл яг танах бол эко гэд. Би ч яг нөгөө бас нэг зорилго маань болохоор эко юм гэж. Тэгэхэд тэрэн дээрээс юу анзаарчихсан бэ гэхээр
хүнд эд материал ямар нэг юм өгөх гэхээс илүүтэй чи зүгээр өгөх сэтгэлтэй л аянда бусд нь болд юм гэдгийг ойлгож ирсэн. Магадгүй нь өөрийгөө хүлээн зөвшөөрч ирсэн. Тэрнээс хамаарат ч юм уу одоо миний эргэн тойрны найз нөхдүүд гайхалтай хүмүүс улам нэмэгдэж байна, хүрээлж маш гоё болж байна. Магадгүй би тэгж хандлага зөв өөрчлөг байсан бол та гуравтаа ингэ би суухгүй. Магадгүй нөгөө тоглоомны хор уршигаас би ягаад эхнэр хүүхдээсээ салсан бэ гэдэг ингээ өнцгөө одоо ингээ өөрчлөлт харж байгаа шүү дээ тийм. Тэгэхэд би зүгээр тэр гурван хүнийг зүгээр мөнгөтэй левел амьдруулна гэсэн амар буруу ойлголттой байсан байна. Эсрэгээр наз жаргал яг юу юм? 50 байдал. Зүгээр л 50 байдал. Хүн болгон өөр ингэсэн асуудалтай шнэ. Чи түр ярьсан шүү дээ. Асар болгон алдаж үзсэн болохоор тэр асуудлыг нөгөө том уу жижиг үү гэдэг нөгөө сэтгэлзэн өөрийнх нь драманд даван туулах скил нь болцсон тий. Чиний одоо үгүй байдал олон жил алдаад үзсэн. Миний уналтын тэр цикл бас маш олон тий 15 6 жилийн түүх хэрэгтэй. Тэгэхэд ганжаагийн ч гэсэндээ бас тэр уналт босод миний зөндөл байгаа тийм биз тий. Бизнес эрхлээл тэр янз бүрийн юмнаас. Тэгэхээр эдгээр яг юунаас мессеж нийгэмд яг өгөх гээд байгаа юм тий. Ядаж бид нар Улаанбаатар хот мотын 21 аймагаараа биш юмаа гэхэд ихний ээлжид манай Эрдэнэт хотод байгаа залуусын хотын залуучууд хямдхан амьдралын төлөө биш хөдөлмөрийн төлөө эхлээд зүтгээд үзээсэй тий. Яг амьдралын мөн чанар хөдөлмөр буюу хөлсөө урсгаад үдцсэн юмыг тоолох юм бол 20 эдтэй залуучууд зүгээр хийж явах явцтай хүн сэтгэж эхэлдэг байхгүй. Тэгээ хандлага амар гоё өөрчилж. Би яг анх нөгөө гокт орж байхдаа аавынхаа оронд орсон хамтан гэрээгээр орсон. Тэгэхэд автобусны шал угаадаг гэдэг байхгүй. Би хараад ийж юу вэ? Би шал угаах гэж орж ирв. Жолоо барих гэж жолоо болгож юм шал угаах. Тэгээд хамгийн амар нь тэр автобусны заалыг харахад зүгээр хөл бөмбөгийн талбай шиг харагдчихсэн. Сүүлдээ нөгөө өөрөө тэр чинь яг энээс би амьдарч ин амьдралаа босгоо явж. Би өөрийнхөө хандлагыг өөрчлөх ёстой мөн гэж сүүлдээ нөгөөдөг чинь алган чинь харагддаг болж байгаа. Одоо ингээд анзаарч хад би шудрал 2-3 аим орлох гэж үзэж байна. Тийм. Тэ. Өмнөөс цухтагаад ч би. Тийм шүү дээ. Хамгийн ганц гарцсан тэр л болчих. Тийм, өмнөөс цухтагаад байхгүй. Яг нөгөө нүүр тулж чадахгүй. Тэнгүүт одоо бол зүгээр яг одоо залуучуудад тэр тусмаа хэлэхэд үнэнтэйгээ яах нүр тулаг үзчихсэн. Худлаа яриад нэг жижигхэн юм дээр ингээд залуучууд ингээд зүгээр ингийнч хаа 30 сая төгрөг зээлчиж. Нөө миний даасан 40 сая төгрөг байхад би 30 сая явууллаа л та. Тэр хөлт байхгүй. Би өөрөө яг тэрийг туулаа үзсэн байхгүй. Хямдхан тэр дэндүү хямдхан амьдрал. Coin гэдэг бас нэг самруулсан шүү дээ. Ковид үеэр чинь. Тэрэнд өртөцсөн шүү. Угаас өртөж үтсэн бас. Бас л сайрцсан байх гэдэг шиг. Бас нэг 50-60-аар орж үзээ, далдаад. Тэгээ ямар ч ер нь сэтгэлийн хаттаалах. Ер нь альва донтолтой юм дээр бол аажмар гэсэн юм бол байдаг юм шүү. Тэр бол худлаа юм шиг. Ер нь шууд тасгээл зогсоох хэрэгтэй. Ерөөсөө тасгий зогсоож иж зогсооно гэхээс аажмаар бол донтол цаанд байгаал үргэлжлэе гэсэн үг. Тэгээд ч угаасаа ингээ ханзарж яхад би бол тоглож байгаа хувьцад бол 40-50 сая төгрөгтэй өглөө зөндөөс ирчихсэн. Гэтэ би яг өртөө үжиж ширдэг. Босвол дахиад тэр сая төгрөг өөрөөр нь ороод өдөржингөө үзэл ингээл мөнгө дуусгаал за дахиад тэнэс мөнгө зээлв. Тэгэхэд одоо нөгөө миний хандлага өөрчлөгдсөн гэдэг шиг би 40-50 мянган төгрөгтэй байсан чинь амхаа гэдэг би хүн хангалттай баян байхгүй. Би сэтгэл зүй амраа болон би өглөө босоод тамхи аваад чинь кофе аваач. Би баян. Бид дөрөв ерөөхдөө хувийнхаа амьдралын уналттай одоо урамтай тэ урам авсан бүхэл зүйлийг ярилцлаа энэ хугацаанд. Тэгээд одоо ерөөхдөө нэвтрүүлгээ өндөрлүүлэх тийшээ хандаа. Гэхдээ одоо хамгийн их мэдэрч байгаа нь таагуур бах гэж бодож байна. Монгол улсад цаашлаад Эрдэнэт хотод бизнесийн орчин ер нь ямар байна? Энийг сайжруулах шаардлага ер нь байна уу, байхгүй нь? Одоо энэ нүгээр яваад хахад болж гин үсгүй. Эхний асуудал нь хэрэглэгчд ямар мессеж өгмөр нь, хоёрдугаарт одоо төр засаг гэх юм одоо юу гэх юм. Тэгээ шийдвэр гаргагч нар гаргаж байгаа хүмүүст ямар мессеж өгмөр хамраа. Энэ дээр миний нэг бодол байдаг байхгүй. Эрдэнэт одоо шинжлэх ухааны технологийн парк гэдэг байгууллагатай бизнес хөгжүүлэх
бизнесийг боожуулдаг юм. Яг чиглэлийн те. Яг чиглэлийн ийм байгууллагатай. Энэ чинь маш олон жилийн өмнө байгуулагдсан шүү дээ. Тэгээ би энээс бол маш их хүлээлт хүлээж исэн байхгүй. Ягаад гэвэл бид нар 2009 онд байна яг Улаанбаатар хотын дээр бизнесийг боожуулдаг байгууллагаар нь явж исэн. Гадны одоо энэ чиглэлийн байгууллагуудыг судлаад тэнд очиж явал ямар боломж байна гэдэг ингээд судалж исэн. Тэгээ бид нар маш гоё юм хийчихэд айгу буруу зүйл рүү яваад байгаа. Одоо тэнд ингээд идэх. Гадных яаж ажилтдаг вэ гэхлээр одоо энэ бол ертөнцид маш амархан хэрэгжих боломжтой зүйл байна. Гадных ингэдэг ерөөсөө одоо тэр бизнесийг хөгжүүлж байгаа байгууллага руу бизнес давж орох босхыг ингээд тогтоочдөг. Яг ийм онцлогийг шингээсэн бол манайх руу давж орно гэд. Маш тодорхой тэр нь. Тэгэнгүүт одоо жишээ нэг дээл ойдог хүн байлаа гэж бодоход тэр босхыг давахын тулд одоо тэнд нэг дизайн гой гаргадаг хүн байлаа гэж бодоход хоёулаа хамтрий. Тэнд шилб гоё хаддаг хүн байлаа гэж бодох хамтрий. Ингээд нэг юм онцлог үүсгэе. Тэнгүүтээ яаж хийж байгаа л тэр байгууллагын одоо шалгуурын даваал цаашаа орчих хэвээр. За тэгээ шалгуурын даваад оронгууд нь тэр бизнесийг хөгжүүлэх гэж байгаа байгууллага өөрийнхөө компани болгоод хөрөнгө оруулагчтай зуучилж эхэлдэг. Хөрөнгө оруулагчийн хувьд болохоор үүний ард нөгөө тэр бизнесийг хөгжүүлж байгаа төрийн юутай ийм байгууллага байгаа гэдэг утгаараа маш их ихтгэл хүлээлгэж ингэж орж ирдэг. Тэгээд ингээд гуруула тэр бүтээгдэхүүнийг аваад хөрөнгө оруулагч хувийн авна, тодорхой хувь авна. Одоо бизнесийг хөгжүүлж байгаа тэр технологийн парк тодорхой хувийг эзэмшнэ. Мэдээж ажил хийж байгаа ч бизнес эрхлэгч тодорхой хувийг эзэмшнэ. Гуруула вин-вин зарчимтай буюу тэр бизнесийг олё. Ингээ гуруула тэр бизнесийг дараагийн шат руу гаргах талаар ажлуудыг хийж эхэлдэг. Хөрөнгө оруулалтанд бий болчлоо. Тэгээ дараагийн шат руу явах. Тэгээ манай Эрдэнэтэд бол энийг хэрэгжүүлэхэд надад бол айгүй амархан санагдаад байна. Тэгэнгүүт нөгөө нэг би одоо жоохон энэ сэтгэл дундуур явдаг болохоор хэлчих. Манай технологийн парк бол би гэдэг үзэлт. Ерөөсөө бид гэсэн зүйл байхгүй. Уг нь бол Эрдэнэтэд одоо тэр цүнх ойж байгаа залуугийн цүнх Баян хонгорын дэлгүүрт зарагддаг. Энэ бидний зорилго байхгүй. Тэгэхээр Эрдэнэтийн бүгд яг тэр парк руу нэгдээд тэр паркын цаашаа бидрийг ингээ Эрдэнэтийн гардаг замыг бий болгох хэрэгтэй байна. Эрдэнэтийнхний одоо пакэж бүтээгдэхүүнүүд тийшээ гардаг. Ийм замыг бий болгож энэний төлөө ажиллах хэрэгтэй. Тэгээ сая ингээд жилийн дараа бид тэр уулзаад бас тодорхой хэмжээний аягүй том үр дүнд хүрсэн байгаад ингээд хамтрал бас эхэлчихэл байна гэдэг чинь бас бидний нөгөө дараагийн төвшин шилжих чиглэл рүү орчиж байгаа болов уу гэж харж байгаа. Сая ганжи хүртэл бас ярьсантэй. Ямар болгоод найзах руу орё даа гэдэг. Тэ? Тэрийг бас тэ? Ганжаагийн хувьд юу яаж ямар хүндрэл бэрхшээл байна? Одоо бас юу байна л та. Төрчлийн тухай хууль гэж бас байдаг тий. Бүгд мэдж байгаа. Оройн 22 цагаас хойш бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх. Тэрэн дээр бас манайх задгаа бас яг Эрдэнэтийн бусд голд байдаг тий. Хэдий өндөрт байдаг чиглэлээ манай Эрдэнэт хотын маань газрын хэвгий байдал ерөнхийдөө баян өндрөөсөө урагшаа налуу. Тийм болохоор бас хөгжим чанга дууны нөлөөс байд юм шүү. Гэхдээ ямар ч гэсэн зуны хугацаанд аль болох асуудал гарахгүй тухайн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Тэрэн дээр одоо мэдээж зөрчлийн хууль мөрөлийг бид нар өөрчилж чадахгүйгаас хойш өөрсдийнхөө бизнесийн орчиндөө тааруулаад бусдын ямар амгалан тайван байдлыг алдагдуулахгүй. Тэгтээ бас үйлчлүүлэгчтэй үйлчлэгээ бүрэн үзүүлэхийн төлөө л хичээж ажиллана л гэж бодож байгаа. GA Modern Home Decor. Rich Organic Cosmetic. Тэгээд ингээд ямар ч лсэн гурав одоо би бол таагуурыг дотор бол яг салбараа ингээ манлаасан салбар одоо бадсан тэгж ойлгож явдаг юм баггүй. Гэхдээ би бас салбараас бадцсан. Тэгээд юу яач энэ өдрийг бас нэг яг онцлоод хэлчихмээр байна. 2025 оны 5 сарын 18 гэдэг өдрийг тэмдэглээ хэлчихвэр. Энэ жил бас миний одоо нэмэгтэй жил болж байгаа байхгүй. Үндсэндээ 10 жил ингээд сагсан бөмбөгийн төлөө одоо гокийн цалинтай хүн шүү дээ. Тэгэл тэндээсээ л ингээд болгоол ингээд жижиг сажиг юм ингээл үр шир тавиал болгоод байдаг. Одоо 23 оны сурагчдын эдэр жил
яг цэвэр 14 сая 600 мянган төгрөг банкнаас Капитрон банкнаас хас банкн дээр 50 хүртэлх сая төгрөг өгч байна гэхэд нь шилжээд 10-ыг аваад их тэртээ 400 мянган чимээг өгчөөд юу гэж үгсэн. Нэг үр тавьснаа цайруулаад хэлэхгүй. Гэхдээ цагаар өгчөж байгаа байхгүй. Тэгээд явартлаас сурагчлалынхаа нэг финал шалгарсан хүмүүсийнх нь шагналын мөгийг өгч ирсэн байхгүй. За тэгээд та нартай явартлаас урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Дараагийн удаа би урилга хүлээж авахгүй байх гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Хичнээн яа томорсон ч гэсэн одоо Сайхан подкаст оролцуулсанд баярлалаа. За тэгээд ингээд манай юунд тэтгэгчээр 2 байгууллага ажиллаж байгаа. Энэ эхний байгууллага болохоор GA Modern Home Decor гэдэг тавилгын дэлгүүр Grand Garden байрлалтай. Тэгээс бүх төрлийн тавилга тэгээд бас хамгийн гоё юм бүсгүүчүүдийн нэг хараад байдаг нэг жижигэн чимэглэлүүд идэв шүү дээ. Тийм их амар олон төрлөөр нь оруулж ирдэг юм гоё мэдрэмжтэй юм гоё дэлгүүр байхгүй. Тэр дэлгүүрээсээ бид нэр нэвтрүүлгээ явуулж байна. Тэгээд харагч байхтай Сонгол Монголд айгуу гоё. За хоёр дахь үеийн тэтгэгч маань Rich Organic Cosmetics гэдэг манай Эрдэнэтийн охин үйлдвэрийн Эрдэнэттэй нийгээд тэгээ өөрийнхөө ста бор зүрхээр гэдэг юугаа үйлдвэрлэж явж байгаа. Энэ надад гоо сайхны давус одоо юу гэдэг тийм бүх юм органик юугаар хийдэг. Ганжаагийнхаа хэлсэн нэг хоорондоо наригт соёлгүйтэй нохоогийнхаа шиг уугаал тэгэл хоорондоо зодтолддог нэг юм юу болчий гэсэн сэтэл төрсөн гэж байна. Тэгэхээр яг л энэ хөвөний үндсэн чанар байгаа цагт ер нь бол хүн хизээч амжилт болоо те. Тэрнийхээ өргөлд гарнаа л гэсэн яг юу харчлаа л та. За ингээд дуусчихв. Окей. За та нартай амжилтсан хэдэн жилийн дараа салбарынхаа магнатууд болцсон уулзцгаая те. Окей. За. GA Modern Home Decor. Rich Organic Cosmetic.